Гүмбийн дэнжийн буган чулуун хөшөө булш хэрэгсүүрийн зохицолбор дурсгал. Энэхүү дурсгал нь Өвөр Хангай аймгийн Хар хорин сумын Орхон багийн нутаг Барчин уулын өвөр Гүмбийн дэнж хэмээх газарт оршдог. Дурсгалт газарт нэг буган чулуун хөшөө 30 гаруй булш хэрэгсүүрүүд нэг дор зэрэгцэн байрлах ба тэдгээр нь өөр хоорондоо харилцан адилгүй хэлбэр зохион байгуулалттай. Үүнд дугуй болон дөрвөлжин хүрээтэй хэрэгсүүр, дугуй чулуун дараастай булш, дөрвөлжин булш дахлын байгууламжууд багтдаг. Энэхүү газарт 1977 онд археологч Цэвэндэрж Волков нарын удирдсан Монгол зөвлөлтийн түүх соёлын хамтарсан экспедиц нүүдэлчдийн дурсгал судлах анги 1988-аас 1989 онд археологч Дорж Баяр Деревенко нарын удирдсан Монгол зөвлөлтийн хамтарсан чулуун зэвсэг судлах анги тус судалгаа шинжилгээ явуулжээ. Анх судалгаа хийхэд 9 метрийн голчтой дугуй чулуун дараастай булшны дунд буган чулуун хөшөөний оройд сухийж байсныг малтан гаргаж одоогийн байршилд босгосон байна. Тус буган чулуун хөшөөний өндөр нь 2.4 м, өргөн нь 55 см, зузаан нь 35 см хэмжээтэй. Буган чулуун хөшөөний дээд хэсэгт нар сар, дунд хэсэгт бугыг загварчилсан байдлаар дүрсэлж хөшөөний доод хэсгийг ороолгон өргөн бүс татаж түүнээс байлдааны зээтүү хуйтай хутга зүүсэн байдлаар дүрсэлжээ. Уг хөшөөний баруун талд байлдааны 5 өнцөгт бамбай дүрсэлснээс гадна нүүрэн хэсгийн баруун дээд хэсэгт сүүлийн үеийн судлаачдын судалгаагаар эмиг хэмээн үзэж буй дугуй дүрснээс унжлаг гаргасан дүрслэлийг дүрслэснээрээ онцлог юм. Дэлхийн өв орхны хөндийн соёлын дурсгалт газарт орших томоохон дурсгал болох Гүмбийн дэнжийн буган чулуун хөшөө булш хэрэгсүүрийн зохицолбор дурсгалыг хөшөө дурсгалт газрыг хамгаалах олон улсын тэмдэглэлт өдөрт зориулан онцлон танилцуулав.